За камер ингээд тохиргоо хийхдээ энэ дээр нь хаяг нь хийгээд өгч төсөв. Дефолт хаяг нь 192-ийн 168-ийн 1-ийн 2 гэдгээ. Яг шинэ камерных нь. За би энэ дээр болохоор хаяг нь өөрчлөлтсөн учраас 192-168-ийн 0-ийн 28 гэдгийг хийгээд өгсөн баг. За ингэнгүүт ингээд ороод ирнэ. За энэ дээр шинэ камер руу нэвтэрч ороход пассвортыг үүсгэх гээд цонх гараад тэн дээр нь та нар өөрсдөө пассворт хийчих. За би энэ дээр пассвортаа хийцэн учраас өөрийнхөө хийцэн пассвортыг оруулчих. За ингэ ороод ирнэ. За тохиргооны хэсэг нь энэ 3 дахь дээр идэг шүү. За энэний чигээр. За эндээс үл ямар ч ихлэхэд хамгийн ихний юуг 2 дахь дээрэн дараа өөрчилж. За тэгэнгүүт энэ дэр 4 сейф гэд энэ гараад ирсэн. За эндээс нь болохоор 4 сейфийн сонгоч нь. За энэ дээр 264 H-ийн сонголоо. За энэ нь болохоор энүүгээрээ. За энийг ингээ хадгалчихна. За тэгэнгүүт доошоо хаяг руу орно. Хаяг нь болохоор чинь за энэ дээр ороод. За энэ дээр болохоор хаягийг нь болохоор гараас агаад өгч. За энийг зоохтой болохоор нөгөө юутайгаа давхцуулахгүй шүү. Энэ IP хаяг. Одоо жишээлбэл танаа дээр чинь 101 айл байгаа шүү дээ. 101 гэдэг чинь 63 64 60 80 109 110. За энэ дээр хаяг нь дуусчаа гэсэн үг. Домфоны хаяг чинь энэ дээр дуусчих гэсэн үг. Энэ дээр. Тэгэхээр 100-ийн 207 дээр хаяг нь дуусчаа гэсэн үг ашиглаад. Тэгэхээр танах бол камерын дээр 208 9 10 гэдэг одоо энэ 210 гэсэн хаягнаас хоошоо хаяг тавина гэсэн үг шүү. Давхцуулахгүй тулд. За би болохоор ганцыг зүгээр тест хийж үзэж байгаа учраас 0-ийн 28 гэдгийг сонгоцсон байгаа. За энэ дээр 0-ийн 28. Танах бол 210-аас эхэлнэ гэсэн үг. За subnet mask нь болохоор энэ дээр болохоор 250 255 128 гэж байгаа шүү. Тэгэхээр камер дээрээ 128 гэж хийж өгнө. За би энэ дээр 128 гэд хийгээд өгсөн байгаа. Одоо энэ. За энийг өөрөөр хийчих юм бол энэ камер ч орж ирэхгүй шүү. За энэ дээр 444 888. За ингээ хийгээ өгч. За ингээд камерын дээр хэлсэн дээр оруулаад үзье. За камерыг нэмэхийн тулд шүү дээ. System setting руу ороод пассворд хийж нэгээс 6/6. Окей. За энэ IP камер гэдэг дээр дараад add гэдгийг тарч. За энэ дээр нэрээ өгнө. Одоо жишээлбэл энэ дээр одоо wood гэх юм уу те. Wood нэг давхар эсвэл Т талбайч гэх юм уу те. Талбай заага ингээ өгч Т талбай гэдэг. За энэ дээр зөө дарчин IP хаяг нь болохоор камерныхыг 192-ийн 168-ийн 0-ийн 28 гэж би өгсөн байгаа. За энэ дээр энтерээ дараад одоо юзер нь болохоор энэ дээр 2 дараад за энэ дээр админ гэвчихдээ бүгд ижлэх админ байна. За энтерээ дараад пассворт нь. За танах бол шинэ камерт одоо үүсгэсэн пассворт хийж гэсэн үг. Би болохоор за томоор HK 1 2 3 4 5 6 гэж би пассворт үүсгэсэн байгаа. Нэвтрэлтэнд ордог пассворт. За энтер гэдээ орчих. За шууд энэ чинь ингээд камерч ороод ирж байгаа гэсэн үг. За одоо энийг шалгахын тулд монитор хийгээд IP камерт оронгод энэ ингээд ороод ирж байгаа гэсэн үг. За одоо энэ дээр энтер тарчна. Ингээд камерч ороод ирж байгаа гэсэн үг. Энэ
дараагийн одоо 2 дахь камера одоо коридорын давхрын коридорын камерыг бол мөн адил 1 2 3 4 5 6 гээд энтер дааварч мөн адил эд хийгээд нэрийг хийгээд нөгөө өгсөн хаягаа хийгээд явчихна гэсэн үг. За ингэ болчих.